нар гараад бас эсний өдөр цуглаандаа ирээд эснийг магтах их гоё байдаг. Одоо энэ Нэмгаргийн цуглаан, Нэмгаргийн эзний өдрийн мөргөл хүндэтгэдэг гэдэг бол христч хүмүүсийн амьдралын бүр салшгүй нэгэн хэсэг болцсон байдаг тий. Нэг талаасаа соёл болцсон, нэг талаасаа бүр амьдралынх нь юм дадал болцсон, бас итгэл үнэмшлээрээ хийдэг зориулттай алхам болцсон байдаг. Бид нэмд гарагтаа заримдаа айгүй их ажил ингээд тогтоод гараад тий байсан ч гэсэн бид нар яаж би цуглаандаа явах вэ гэдэг талаас нь итгэж хүмүүс бол илүү их боддог. Аль болох бид нар яаж цуглаандаа очиод эснийг магтах вэ, хүндлэх вэ гэж. Тэгээ энэ бол үнэхээр гайхалтай соёл Христ итгэгчдийн хувьд бол юмд өөрийгөө зориулдаг, зориулалт. Юмд өөрийгөө зориулж тууштай байдаг тийм зан чанарт бас биднийг суралцуулж байдаг. Бас итгэл үнэмшил гэдэг бол ямар ч ашигаас илүү үн цэнтэй чухал зүйл гэдгийг маань биднэрт бас сануулж байдаг юм чухал зүйл байдаг. Бидэрт айгүй болон ашигтай зүйлсүүд ялангуяа нэм гарагт их гарч ирдэг тий. Хадгийн наазах нь одоо 100 болж 100-аар гарах галах болоо тий. Айгүй тийм сорилттой юу дөнгөж өвлөө дараал нэг өвсний бараа харваагүй юу тий. Нэг гарчмаар санагдаал. Тэгээ ирэх хагасаа өдөр гарна. За тэрний дараа би зарлалын цаг дээр зарлана за. Тэгээ та тэр бол хүлээгөө байж байгаа. Эгсний үгийг цөмөр хамтдаа ширтэн харцгаая. Бүгдээрээ хамтдаа Эхлэл номын 45 дахь бүлэг дээр очицгаая. Эхлэл номын 45 дахь бүлэг. Энд чи Йосеф гэдэг хүний талаар гарч байгаа. За бид бүгдээрээ мэднэ. Яагаад тэгэхээр Йосеф бол Библийн маш алдартай баатруудын нэг. Маш алдартай баатруудын нэг. Тэгээ 45 дахь бүлгийн цөмөр Хискийн ишлэгийг эндээс харцгаая. 1-р ишлэлээс ахуулаад хамтдаа нэг хэсэг уншнаа. За эхлээд хамтдаа уншъя. 1-р ишлэлээс ахуулаад ямарсаа 10 хүртэл уншаадах юм. Йосеф хажуудаа зогсож байсан бүгдийн өмнө сэтгэлээ барьж чадахгүйд хүрээд бүгдээрээ надаас зайлцгаа хэмээн хашгирчээ. Йосефийг ах トゥ нартаа өөрийгөө таниулахад түүний хамт хинч байсангүй. Йосефийн ингэнэн үйлсэн нь Египтчүүдэд сонсогдсон ба фараоны ордонд ч сонсогджээ. Йосеф би Йосеф байна. Эцэг минь одоо хүртэл амьд сэрүүн байна уу гэсэнд ах トゥ нар нь түүнээс айн сандарснаасаа болоод хариулж чадсангүй. Йосеф ах нартаа надад ойрт гэсэнд тэд ойртон очижээ. Тэгээд Йосеф би та нарын Египт рүү худалдсан тэр дүү Йосеф чинь байна. Та нар намайг энэ газар худалдсандаа бүү санаа зов. Бүү харамс. Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээж амен. Амен. За энэ хүртэл уншаад төр зогсъё. Тэгээ энэ Йосефийн энэ амьдрал гарч байгаа яг энэ 45 дахь бүлгийн эхний энэ 5 ишлэл бол нэг юм загтансан газар майдсан мэдрэмжийг танд өгдөг үү юу н уншихад. Яагаад гэвэл Йосеф чинь айлын хамгийн бага хүү за яг доороо нэг дүүтэй байсан. Тэгээд дээр бол 11 ахтай, доороо нэг дүүтэй. Ингээд 10 мань хүн бол ер нь л нэг юм эрх танх, аав нь өөрт нь маш их хайртай. За тэр дотроо бол аав нь өөрт нь маш их анхаарал хандуулдаг. Тэгээ тэр нь ч ах トゥ усийн дунд тийм атаархлыг, асар их атаархлыг тий атаархал нь магадгүй явсараагаад сүултээ дайсагналыг бий болгох хэмжээнд хайрлаж онцгой харсан байдаг байгаа. Тэгээ үүнээс нь болоод Йосефийн ах нар нь Йосефийг үзен ядаж түүнийг юу н алаа хийчихье гэсэн бодолтой бол байсан. Бол энэс өмнөх түүхүүд бол биднэрт харуулдаг баг. Боломжил гарвал Йосефийг доош нь хийх, боломжил гарвал дооглох, тохуурхах, аль болох гадуурхах. Яавал би нухчин дарах уу? Яавал Йосефийн оронд бидний нэг нь очих уу гэдэг тийм бодлууд бол Йосеф болоо түүний ах нарын хооронд бол байсан. Яг Йосефт бол байгаагүй л дээ. Йосеф дэдэргүй хайрлаж учраас нэг нөгөөдөлд атаархах шаардлага бол байхгүй. Гэхдээ Йосефийн хувьд бол маш гинэн цайлган байдаг баг. Тэгэд аав нь түүнд тэднийг малдаа явсан хойгоор нь Йосефийг ах нарыгаа нэг эргээд явуулдаг. Харин атгах санаандаа автаад ах нар нь түүнийг алахыг завдсан. Гэхдээ яг бас алчаагүй.
Тэгээд зараад мөнгө олгочихъя гээд Египт рүү бол зарцсан байдаг. За ингээд Йосефийн амьдрал бол амаргүй амьдралаар туулдаг баг. Тэгээ энэ Йосефийн амьдралыг ерөнхийд ингээд зургаар нь харахад дандаа нэг тийм бодсон, сансан, төлөвлөснөөс нь өөр зүйлсүүд түүний амьдрал болж байгааг их амьдрал нь харуулдаг. Бишгүй олон зүйлсийг хүн зүрхэндээ төлөвлөдөг боловч эзэн тэдний алхмыг тогтоодог гэж сургаалт үгс 16 дугаар бүлгийн 9 дугаар ишлэлээр хэлсэн байдаг. Хүмүүс зүрх сэтгэлдээ замаа төлөвлөдөг боловч эзэн тэдний алхмыг тогтоодог. Өөрөөр хэлэх юм бол бидний зүрхэндээ бол маш сайхан олон амжилттай төлөвлөгөөнүүдийг өдөр болгон л өөрийнхөө амьдралдаа бодож төлөвлөж явдаг. Өөрийнхөө гэр бүлтэйч тэр, ажил хөдөлмөртөөч тэр, гэрлэлтэндээч тэр, үр хүүхдүүдтэйч тэр, бидний найз нөхдийн харилцаандаач тэр. Дандаа сайхан зүйлийг мөрөөддөг. Ялангуяа христч хүмүүсийн хувьд бол тийм шүү дээ. Бид нар маш их олон зүйлсийг өөдрөгөөр боддог, өөдрөгөөр мөрөөддөг, тэмүүлдэг, төлөвлөдөг. Тийм ч учраас бурхан дотор залбираад үнэхээр тэр нь итгэлээрээ яг энэ зүйл нь ингээд миний амьдралаар болно гэж их мөрөөдөж тийхүү залбирдаг. Гэхдээ заримдаа бидний амьдралд тэрийн бодсон мөрөөдсөн шиг зүйлсүүд болтоггүй. Ер нь заримдаа ч гэдэг юм байхгүй ихэнхдээ. Яагаад тэгэхээр бид нар дандаа нэг бүх зүйл хэрвээ шуугаар ярьдаг бол бүх дандаа маш өндөрт, байнгын өндөрт хизээч далавчаад ивэхгүйгээр газар буухгүйгээр газар юу гэдгийг те амс хийхгүйгээр байнгын өндөрт ингэж явахыг хүсэж тэмүүлж байдаг. Гэтэл амьдрал гэдэг бол дээшээ гардаг, доошоо буудаг. Заримдаа бүр газарт бүр нилээн доошоо хөвтөх шаардлагатай ч үед тохиолддог шүү дээ. Гэхдээ бидний хүсэл мөрөөдөл, бидний залбирал, гуйлтаар бол бид нар байнга л тэр дээр баймаар байдаг. Гэтэл амьдрал тийм байдаггүй. Зүрх сэтгэл дотор маань маш олон бодол, хүсэл мөрөөдлүүд, тэмүүллүүд, гуйлтууд, залбирлууд байдаг. Гэхдээ бурхан бол маш бодиттой бурхан. Бурхан тийм хийсвэр, бурхан тэр тэнгэрийн нэг юм тэнгэрийн амт гэж ярьдаг шүү дээ. Тэрэн шиг тийм байнгын тийм ийм хаа зөвгөөстэй амьдралаар биднийг амьдрахыг нэг тэгж төлөвлөд байдаг. Библийн маш олон түүхүүдийг харахад бол тэдний амьдрал заримдаа дээшээ байдаг, заримдаа уналтай байдаг. Түүний хамгийн тод жишээ бол Йосеф. Бурхан Йосефт өөрөө зүүд хүсэл мөрөөдлийг өгснөг үл өгсөн. Хоёр ч удаа түүний зүүдэнд бурхан мөрөөдлөө өгөхдөө зүүдийг өгөхдөө нэгэнд нь ах トゥ нарын боосон тарианд руу өөрийнх нь боосон тарианы урд мөхөлцөж мөргөж байгааг хардаг. Бас нэгэн удаа зүүдэлж байхдаа өөрийг нь тойроод ах トゥ 12 одонд болоод нар сар 2 түүний тойрон эргэлж байгааг харснаар түүний зүрх сэтгэлд нь ямар хүсэл мөрөөдөл тэмүүлэл бий болсон бэ гэхээр хизээ нэгэн цагт тэд намайг тойрон эргэлдэх үе ирнэ гэсэн тийм мөрөөдөл. Тэгэхдээ тэр нь яг яаж амьдрал дээр биелэх юм мэдэхгүй. Йосефийн дотор ямар бодол мөрөөдөл нь бол тодорхой хэлээгүй. Гэхдээ тэр мөрөөдлөө хэлэхдээ, зүүдээ хэлэхдээ бол хэлээдэг бол хэлдэг байна. Гэхдээ харамсалтай нь тэр зүйл нь болоогүй. Энэ үеийг хүртэл бидний сая уншсан 45 дахь бүлгийг хүртэл тухайн зүйл нь бол биелэлээ олоогүй. Эсвэл жинхэнэ дээшээ доошоо амьдрал өндөр явсан. Зүрхэндээ маш олон гой зүүдүүдийг зүүдэлж Йосеф олон гүшүүнүүдийг өнгөрөөсөн баг. Заримдаа бид нар хүүхдүүдийнхээ унтж яхад ялангуяа баг байхад нь хүүхдээ унтж яхад нь ингээл хараал ингээл нөгөө үнэгчлээл инээгээл өдөр болсон юмнуудаа ингээл зүүдэндээ ингээл заримд нь яриад яг манай гэрийнхээ аягүй ярьдаг болохоор тэгдэг л дээ. Ингээл яриагийн сонсоод өдөр юу болсон баг бүгд мэдчихэж байгаа юм чи. Та нарын гэрийнх ямар байдаг би сайн мэдэхгүй байна. Тэгээ ямар тач гэсэн хүүхдээ ингээл үнэмшлээ байж байгааг харах ямар их азаргалтай байдаг лээ те. Зүрхэнд нь ямар гой мөрөөдөл, ямар их гой тэмүүлэл, ямар сайхан зүйлсүүд байгаа юм болдоо гэж бодогдмоор тийм аз жаргалтай зүйлсүүдийг бид нар мэддэг. Гэхдээ амьдрал дээр тэр зүйл нь болдог. Тэр зүйл нь заримдаа болдог, заримдаа ундаг. Монгол хүн болж төрсний нэг сайхан нэг чанар байдаг. Тэр сайхан чанаруудын нэг нь юу гэхээр их уян хатан. Ер нь яах вэ? Тэгэл санаж явахд болно доо. Тэ хичнээн нөгөө нэг асуудал бэрхшээл тулгарсан ч гэсэн дотроо нэг л тийм гоё гэгээлэг зүйлийг бодож явдаг те. Яах вэ? Санаж явахд болно доо гэж. Тэгэхээр заримдаа бид нар тэр чанараа алдчихдаг. Бурханаас биднэрт онцгой өгсөн тэр чанараа мартчихдаг. Уян хатан байдал маань хатчихдаг, ухаардаг, маш хатуу болдог. Амьдралын зовлон бэрхшээлүүд бидний нураг хитрхи их
хатуу болгож заримдаа амьдрал таагүй зүйл тохиолдох үед эсвэл амьдрал бодсноор нь хүснээр нь болохгүй байх үед бид нар хэд хатуугаасаа болж өөрийгөө гэмтээдэг бас өрөөл бусдыг гэмтэх тохиолдлууд бидний амьдралд байдаг. Уян хатан байж Бурхны өмнө зөөлөн зөрсдөлтэй байна гэдэг нь бидний хувьд маш чухал байдаг. Бурхны өмнө зөөлөн зөрсдөлтэй амьдралд альваа болж байгаа зүйлийг эзэн дотор хүлээж авч түүний даван туулах тэмүүлэлтэй байна гэдэг Христэд итгэгчдийн хувьд бол маш чухал зүйл байна. Сургаалт өгс намын 16 дугаар бүлгийн 9-р эшлэл саяны уншсан хэсэгдэр бид өөрсдийнхээ замыг төлөвлөдөг ч гэсэн үнэндээ Бурханаас тэр бүхэн байдаг гэдгийг бидэрт сануулсан. Үүний жишээ бол саяны бидний уншсан Йосеф. Йосефийн зүстгэл дотор маш олон төлөвлөгөөнүүд байсан. Гэхдээ яг үнэндээ Йосефийн тэр төлөвлөгөө хүсэл мөрөөдөл нь бол зөвхөн өөрөөс нь гэлтэхгүй харин Бурханаас өгөгдсөн зүйл байсан ч гэсэн түүнд хүрэх хүртэл дээш доош маш олон савлгаатай амьдрал дундуур явсан байна. Юун дээшээ явах харин ч бүр газар доор орж шоронд орох нөхцөл байдал дотор орсон. Гэхдээ энэ эцсийн дундаа Йосефийн хэлж байгаа энэ хэсэг маш гайхалтай. Йосеф ах нартаа надад ойрт гэсэн тэд ойртон очижээ. Тэгээд Йосеф би та нарын Египт рүү худалдсан тэр дүү Йосеф ч байна. Та нар намайг энэ газар худалдсандаа бүү санаа зов, бүү харамс. Бурхан амийг аврахаар надаас өмнө та нараас өмнө намайг илгээжээ гэж хэлдэг. Ямар гайхалтай хариулт вэ? Энд ямар ч үш шонзон харагдахгүй байгаа. Ямар ч тийм одоо эрх мэдлэрээ нөгөөдөлийгээ айлгаж үш шонзонгаа авч байгаа зүйл харагддаггүй. Ямар ч тийм дээрлэхүү зүйл нь харагддаггүй. Ямар ч мунхаглал нэг дотор харагдахгүй байгааг бид нар харддаг. Ямар тийм уян хатан зүрхэндээ Бурхны өмнө дүлгөөн даруухан хүний амнаас гарах үгвэ гэж бодогдохоор зүйл бол гаргадаг байна. Энэ дэлхийн ертөнцийн бид нар амьдарч байхад Йосефтэй адилхан уян хатан байх, зүрхэндээ Бурхны өмнө зөөлөн байна гэдэг бидний хувьд маш чухал хадгалж байх ёстой зан чанаруудын маань нэг хадгалж байх ёстой. Заримдаа бидний амьдрал нөгөө уян хатан байх байдлаа алдчихдаг. Уян хатан байдлаа алдахлаар бид нар хажуу авиргын хүмүүсийг их хатгаж эхэлдэг. Ийм байх ёстой, тийм байх ёстой, ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй, юм гэдэг чинь ийм байдгийн гэдгийг яхир зан бидний эргэн тойрны хүмүүсийг их өвтгдөг. Яагаад гэвэл амьдрал чинь яг тийм бодсон шиг, төлөвлөсөн шиг бүх зүйл яг ийм яв цав нийлж бүх зүйл яг ингэж явдаг зүйл байхгүй шүү дээ. Түүнээсээ болоод яадаг вэ гэхээр бид нар бусдад гомддог. Бусдад гомдохлоор бид нар өөртөө зовж шаналж эхэлдэг, үзэн яддаг, атаархдаг. Тэгээд миний бодсноор, миний хүснээр зүйл болохгүй байгаа учраас, миний төлөвснөр зүйл болохгүй байгаа учраас бид нар яаж эхлэх бусад ууралж эхэлдэг. Бухимдаж эхэлдэг. Тэгээд ч болохгүй байхад бид нар дараа нь яадаг вэ? Үс сонзон авч, үш санаж тэгээ элдв бусын зүйлсүүдийг бодож сэтгэж хийж эхэлдэг баг. Бид Бурхны өмнө хэр зэрэг зөөлөн зүрстгэлтэй, уян хатан зүрстгэлтэй байгаа хүмүүс. Та хэр зэрэг амьдралдаа бусдад болоод өөртөө хатуу ханддаг вэ? Эзний өмнө зарчимч байх нь чухлаагүй үл чухал. Гэхдээ нэг зүйлийг бодит байдлыг бид нар ойлгох хэрэгтэй. Бурхан ч гэсэн тэр нухчаан дотор биднийг дагалдуулдаг. Тэр нухчаан дотор биднэрт зааж сургадаг гэдгийг бодох хэрэгтэй. Йосефоос суралцах хэрэгтэй нэг чухал зүйл бол үнэхээр даруухан зөөлөн зүрхсэтгэл. Түүний албан тушаал, эрх мэдэл, эд баялаг, нэр хүнд, боловсрол, байр суурь, мэрэгэн ухаан түүнийг хатуу болгоогүй. Жилийн дотор би нэг хүнтэй 2 удаа уулзлаа. 2 удаа уулзсан. Жилийн өмнө тэр хүн ямар байсан, жилийн дараа ямар болсон харах маш гайхалтай боломж. Жилийн өмнө бит хоёр уулзж байхад тэр хүн уулзсан хүн маань маш даруухан байсан. Маш даруухан. Дөнгөж шин нэг зүйл эхэлсэн, амьдрал нь ингээл тогтохгүй бол айгүй тийм ийм ороо бусгаа ихлээр арай жоохон муухаас сэтгэх гээд байна. Гэхдээ нэг ийм хөдөлгөөнтэй, савлгаатай үе дундор явж байсан. Гэр бүлийнхэн санхүүгийн човч тэр,
гэр бүлийнхэн нөхцөл байдлын хувьд ч тэр орон байрны нөхцөл байдлын хувьд ч тэр айгүй болсон зүйлсүүд нэг юм савлгаатай зүйлс. Яг жилийн дараа би уулзсан дахиад нэг үнтэй. Саяхан. Маш олон зүйлэн тогтсон. Тэгээд айгүй олон зүйлийг надад зааж өгч байна. Би баярлсан. Энэ хүний амьдрал сайхан болж таа гэж. Тэгэхээр жилийн өмнөхөөс шал ондоо хүн болж байгаа. Нэг талаасаа юм гэдэг чи ийм байдаг юм гэдэг үг маш их амнаас нь гарч байгаа. Юм гэдэг чи ингэдгийн, тэгдгийн. Эднэр одоо ингэхгүй байгаа учраас ийм болохгүй байгаа ингээд бус руугаа их чижилж байгаа. Өөрөөр хэлэх юм бол бидний амжилт, бидний олсон орлого заримдаа биднийг маш их амжилтанд хүргэдэг. Ялангуяа эд баялаг. Тэгээ эд баялаг биднийг амжилтанд хүргэхээр бид нар маш их хатуу болж эхэлдэг. Бусдыг аягүй их ингэж шүүж эхэлдэг байна. Залхуу учраас чи ийм амьдарч байгаа. Сэтг бодох юм бол өчнөө болно ч байна гэл те лаглаг подкаст хийгээл. Тэгэл ингээд нөгөө хүмүүс заагаал амьдралыг зааж эхэлдэг те. Тэгээд эхлэнгуул хажуу ойргийн хүмүүст аягүй их өвдөлтөг өгч эхэлдэг. Нэрээ би залхуу юм байна. Нэрээ би өөдгүй юм байна. Нэрээ би арчаагүй юм байна. Нэрээ би одоо юу гэнтэй би л болохгүй байгаа юм байна. Энэ харж ийн энэ хүн ямар мундаг юм бэ гэж. Тантай уулзсан хүн танаас урам зориг авдаг уу? Ямар үн цэнтэй вэ гэдгийг мэдрээд гардаг уу? Эсвэл та ямар мундаг вэ гэдгийг чинь гайхан бэхшрээд гардаг уу? Нэгэн сонгуульд 2 нэр дэвшигч оролцож гин л дээ. Тэр 2 нэр дэвшигчтэй нэг сурвалжлагч хоёулантай нь уулзах боломж гарч ирээд нэгдүгээр нэр дэвшигчтэй уулзсны дараа сурвалжлагчаас бусад сурвалжлагч нар асууж гин. Та энэ нэр дэвшигчтэй уулзсны дараа нүд тулсан ярилцлага хийсний дараа юу мэдэрсэн бэ гэж. Тэр сурвалжлагч юу хэлсэн бэ? Тэр бол үнэхээр гайхалтай хүн юм байна. Үнэхээр мундаг хүн. Тэр үнэхээр бүх зүйлийг мэддэг, ямар мэрэгэн ухаантай, яасан их туршлагатай, ямар арвин чадвартай, мэдлэгтэй хүн бэ гэдгийг би бүр шагшин магтаж гайхаж орж ирлээ гэж. Тэгээ хоёр дахь хүнтэй нүд тулсан ярилцлага хийгээд сурвалжлагчаа гарчсны дараа бусад нэвтрүүлэгч нар асуух үед тэр юу хэлсэн бэ гэхээр би ямар ухаантай юм бэ гэдгийг ойлголоо гэж хэлсэн. Надад ямар их боломж байгаа юм бэ? Би яасан ухаантай юм бэ? Би чинь тийм тэнэг хүн биш юм бэ штэ гэдгийг мэдэрлээ гэж. Тантай уулзсан хүн, учирсан хүн, таны хажууд байгаа хүн таныг ямар үн цэнтэй вэ гэдгийг мэдрүүлдэг хүн мүү? Эсвэл өөрөө ямар үн цэнтэй вэ гэдгийг мэдрүүлдэг үү? Эсвэл та бусдад таны уулзж байгаа хүн ямар үн цэнтэй вэ гэдгийг мэдрүүлдэг төрлийн хүн үү? Эсвэл та өөрөө ямар мундаг хүн бэ гэдгийг мэдрүүлдэг төрлийн хүн үү? Йосефийн амьдралыг харах юм бол тийм л байсан. Хэдийгээр Йосеф ухаантай мэрэгэн шийдвэр гаргасан, баян тансаг бүхий л албан тушаалыг хашсан, мундаг амжилтанд хүрсэн ч гэсэн Йосефтай уулзсан хүмүүс тийм буруудахыг үрцэн мэдрээгүй. Тэнэг юм шиг байдлыг үрцэн мэдрээгүй. Йосефтай уулзсан хүмүүс тийм одоо юу юм нэг юм ялтай эсвэл би л болохгүй байгаа, би ямар өөдгөө хүн бэ гэсэн тийм мэдрэмжийг үрцэн өгөөгүй. Эхлээд тэд нар тийм байдлаар очсон. Айсан. Ягаад гэвэл дүүгээ зарцсан шүү дээ. Зарах байхгүй алах гэжсэн. Харин ч нэг нь гайгүй санаад те ах юудаа нөлөө те гайгүй санаад алаад яах юм бэ? Арайч бас муухай юм да. Хэдүүлээ ятад нөхгүй усгүй хууд гэд хийчихье. Тэгээ усгүй хуудад хийцэн байж байгаа тэмээж жинч түрээд ирэхлээр нь мань хүмүүнийг зараад мөнгө болгоод аав хайртай аав дээр нь хувцсыг нь гой дээлийг нь урж агаад ямааны цуснд хийж агаад аваач шууд бид нар ийм цустаа дээл оллоо энэ таны хүүгийн дээл мөн үү гэж аавыг нь хуурсан. Аав нь тэр цагаас хойш настай хүн битгэлтлээ зовж шаналсан тийм хөвшин болж үлдсэн. Ийм л өөдгүү зүйлсүүдийг хийсэн ах トゥ нар нь одоо өлсөөд сангаад хоол гуугаад Йосеф дээр очих үед Йосеф хөгийн амьтад минь зайлцгаа гэж хэлээгүй шүү дээ. Йосеф тэр хүмүүс ямар ч муу зүйл хийсэн тэдэнд та нар ямар үн цэнтэй вэ гэдгийг ойлгосон. Тэгээ юу гэсэн гэдгийг дахиад цөмөрө харцгаая. Та нар намайг энэ газар худалдсандаа бүү санаа зов, бүү харамс. Худлаа хэлээгүй. Худалдсан уу? Худалдсан. Өө чи худалдаагүй шүү дээ та нар. Би мартсан. Та нар нэрээ тэглүү те. Би яста мартсан байж. Зүгээр санаа зоволтгүй. Ямар ч тэгж үжиглээгүй. Тэгж худлаа яриаггүй. Зүгээр л хэлсэн. Та нар намайг худалдсан уу? Худалдсан. Гэхдээ битээ санаа зов. Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг зүгээр л хэлгээсэн байна.
Өөрөөр хэлбэл болсон үйл явдлыг бурхан дотор маш эргээр харж тайлбарладаг. Энэ уулзалтаас болоод ах トゥ нар нь юу мэдэрсэн гэж? Бурхан ямар агуу юм бэ? Би ямар хөгийн амьтан бэ биш. Бурхан ямар агуу юм бэ? Би тэгтээ муу юм хийсэн байна. Тэгтээ бурхан ямар агуугаар ашиглаваа? Баярлалаа бурхан минь гэж. Бурхан талархах зүрх сэтгэлийг гаргаж ирж байгаа шүү дээ. Хэрв Йосеф маш хатуу, тийм уян хатан биш, зүрхэндээ дүлгөөн биш байсан бол үнэхээр өшөөгөө авах таатай боломж яг одоо Йосефийн амьдралд гарч ирж байгаа. Бурханлаг хүмүүс бид юугаар энэ дэлхий дээр ялгардаг вэ? Бурханлаг хүмүүс, Бурханы хөвгүүд охтууд бид юугаар ялгардаг вэ? Бурханы өмнө дүлгөөн зан чанараар, уян хатан байдлаар. Тэгэхгүй бол бидний амьдрал урагшлахад хэцүү. Бид Христ итгэлээрээ амьдрахдаа өдөр болгон сайжирч, урагшилж, тасралтгүй сайжирч байж бидний дотор яг уян хатан байдал нь байсаар байдаг. Хэрэг бид дасгал хийхгүй, ямар ч хөдөлгөөн хийхгүй байжгаад гинт дасгал хийх юм бол бидний бие булгардаг. Ягаад гэвэл уян хатан биш байгаа учраас. Дасгал хийхгүй, халаалт хийхгүй, уян хатан байхгүй байжгаад биднэрт гинт ачаал авах юм бол бид хугардаг. Тасралтгүй сайжруулалт, суралцах, чин зориг, бурхан доторх өөрчлөгдөх хүсэл тэмүүлэл биднийг уян хатан зөөлөн болгож идэг. Илч Паул итгэл болон мэдлэгт өсөхийн чухлыг биднэрт айгүй олон удаа заасан байдаг. Филиппо номын 3 дугаар бүлгийн 13-аас 14 дугаар эшлэгийг цөмөрөө хамт уншицгаая. Филиппо номын 3-ын 13-аас 14. За Библийн нэгээд Филиппо номдоо гарчихъя. 3 дугаар бүлгийн 13-аас 14 дугаар эшлэл. За би эндээс дуудаад үгүй та бүхэн маань олоод давхар хараарай. Филиппо 3-ын 13-аас 14. Ах トゥ нараа би үүнийг өөрийн болгосон гэж бодохгүй байна. Харин хийдэг ганц юм маань артхаа мартаж урдах зүйлс рүүгээ тэмүүлж Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө бариуд урагшилдаг гэж хэлж байгаа. Би хэдийн олоод авцсан, хэдийн амжилтанд хүрсэн, би бүгдийг мэдсэн, би бүгдийг чаддаг болцсон, би туйлд нь хүрсэн, би одоо бол надад цаашаа явах тэ замч байхгүй оройд нь хүрлөө тэ өнөөдрийн энэ өндөрлгөөс ярихад гэдэг энэ нэг зүрх сэтгэл бол үнэхээр биднийг аль хэдийн яадаг вэ гэхээр хатсан, хуурай, зогсон, залхуу тэгээ маш их хатуу учраас бусдыг хугалдаг, хатгадаг, гэмтээдэг. Эргээд өөрөө гэмтчихэд ийм их байдал байдаг. Харин Илч Паулын хувьд бид тасралтгүй суралцаж, тасралтгүй бурхан өд тэмүүлж, тасралтгүй уян хатан байхын тулд өөрийнхөө итгэлийг дасгалжуулж, суралцаж байхыг бид нар сануулж байгаа. Тасралтгүйгээр сайжирч, тасралтгүйгээр эзэнтэй хамт байж тэмүүлнэ гэдэг нь бидний амьдралыг уян хатан зөөлөн альва асуудал бэрхшээл Йосеф шиг амьдралтанд тулгарх үед түүний даваад гарах боломжийг уян хатан байдлыг биднэрт өгдөг. Бид хизээ суралцгаа тэмүүлэхээ бурхан доторх өөрчлөгдөх амьдралаа зогсож эхлэн тэр үед бид нар хатаж хухаарж эхэлж байгаа. Йосефийн хувьд Христ дотор, бурхан дотор үргэлж түүн рүү тэмүүлж байсан зүрх сэтгэл нь яг түүнийг ийм үеийг хүрэх үед бурхан доторх харилцаа ямар их халуун байсан бэ гэдгийг харуулж байгаа. Тэрнийг хэлсэн үгсүүд нь. Тэр та бүхэн харж байгаа бол Йосеф Потифарын гэрт байхдаа юу гэж ярьдаг байлаа? Санаж гин үү? Потифарын эхнэр түүнийг хамт завхаарья, унд чивтья, маа нөхөр байхгүй байна гэж хэлэхэд уучлаарай. Би бурханыхаа эсрэг нүгэл хийхгүй гэж хэлдэг. Надад гой сайхан мөрөөд өгсөн бурхан өнөөдөр хэрэг миний амьдралыг ивэхгүй, миний гуйжсан гуйлтаар миний амьдралыг ивэхгүй бол би ямар шийдвэр гаргах вэ? Олон тохиолдолд бид нар бурханаас гуйсан гуйлт, бурханаас хүсэж байгаа зүйл маань бидний бодож байгаа шиг болохгүй байх үед бид нар гомдолж эхэлдэг. Гүйцээ, дуусаа. Энэ л зүйлийг ивэхгүй байсан бол би өнөөдрийг хүртэл бурханд итгэх ямар хэрэг байсан гэд түүнээсээ болоод итгэлийн амьдралаа зогсоох шат
шийдвэрийг гаргадаг. Гэтэл Йосефов тийм байгаагүй. Йосеф өөрөө ч биш харин Бурханаас өгсөн хүсэл мөрөөдлийг тэмүүлж амьдрахтаа Бурханы өмнө зүв зүйтэй алхаж байхдаа улам урууданд ороодж байгаа юм шиг нөхцөл байдал дотор байгаад байсан шүү дээ. Гомдмоор. Хаана энэ Бурхан минь? Би таны өмнө шодрог үнэн зөв байсныхын тулд яагаад энэ бүхнийг би амсаж байгаа юм? Хизээ миний амьдрал өөдлөх юм бэ гэж хэлмээр тэр өдрүүд түүний амьдрал үргэлжилж ирсэн. Овооны гайгүй болоод Потифарын гэрд очиод догтоод тэнцээ байсан зарц нарын дээр даамлан болоод тэгээд эзэн нь өөрийнх нь гэр дотор эхнэрээсээ бос зүйлсийг нь бүгдийг Йосефт хариулж өгөх тэр агшинд Йосефт сорилт ирж байгаа. Гэтэ Йосеф юу гэж хэллээ? Би эзнийхээ эсрэг нүгэл үлдэхгүй л гэж хэлсэн. Цухтаас. Шоронд орсныхан дарааш тэр. Гүтгэдээ шоронд орсныхан дараа Бурхан Йосефтэй хамт байж, Йосеф Бурхантай хамт байсан тэр нэг харилцааных нь үндсэн дээр энэ бүх харилцааны үндсэн дээр Йосеф шоронгоос гараад Египтийн ерөнхий сайд болоод энэ бүх асуудлыг даван туулаад одоо эцэстээ эртний өст ах дүү нар нь хурж ирэх үед тэднийг хайрлаад наашаа ойрт аав минь амьд байгаа юу? Битгий санаа зов та нар намайг зарсан Бурхны таалал байсан юм а гэж хэлэх тэр чадварыг түүнээс гаргаж байгаа. Ийм уян хатан байдлыг өгдөг. Өдөр тутмын Бурхантай харилцаа, өдөр тутмын өсөлт нь үүнд боломжийг олгодог байна. Тэгэхээр бидний зөөлөн байдалд Бурхны өмнөх уян хатан байдал, зөөлөн зурсгэлд бидний тасралтгүй Бурхантай өнгөрүүлэх, өөрчлөгдөх тэр тэмүүлэл нөлөөж өгдөг. Мөн Христ гişнэртэйгээ хамт байж, тэд нартайгаа хамт алхаж, бие биендээ тусалж хамтдаа байна гэдэг хамтын одоо юу гэх юм нөхөрлөл, хамтын ажиллагаа гэдэг бол биднийг улам илүү бас яг уян зөөлөн байхад нөлөөлж өгдөг. Үйлс номын 2 дугаар бүлэгдээ цөмөр хамт очицгаая. Үйлс номын 2 дугаар бүлэг бол өнөөгийн Христийн чуулганы үүссэн үүслийн талаар маш тодорхой заадаг хэсэг байгаа. 2 дугаар бүлгийн 42-оос 47 дугаар ишлэлийг би эндээс дуудаж өгье. Тэд элч нарын сургаал, нөхөрлөл, талах хуваалт, залбирал өөрсдөө зориулдаг байлаа. Хүн бүрд айдас байлаа. Элч нараар олон гайхамшиг тэмдэг үйлдэгдэж байв. Итгэсэн бүгд хамтаараа байцгаан бүх юм нь нийтийнх байв. Тэд эзэмшил өмч хөрөнгөө худалдаж хүн бүрийн хэрэгцээг харгалзан бүгдэд түгээдэг байлаа. Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цугладаг байсан ба айлд талах хуваалцаж баяр хөөртэй цэвэр сэтгэлээр хоололцохоож Бурхныг магтан хамаг ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн аврагдагчдын тэдний дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа гэж хэлсэн. Тэгэхээр Бурхны өмнө зөөлөн зөрсдгэлтэй ийм уян хатан байхын тулд нэгдүгürt нь биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр тасралтгүй Бурхны өмнө даруухан байж суралцах тэр хандлага маш чухал гэдэг бол хоёрдугаарт нь бидний хамтын нөхөрлөл, хамт байх. Нэлээд хэдэн сарын өмнө, жилийн өмнө би усан үзмийн мод хэрхэн ургадаг талаар дүрсэлж харуулж ирсэн тий. Та бүхэн зарим санаж байгаа бол усан үзмийн тариаланд усан үзмийг яаж ургуулдаг вэ гэхээр их мөчрүүдийг тайрж ургуулдаг. Тайраад яадаг вэ гэхээр ойролцоогоор 4 ширхэг, за заримуд нь 6 ширхэг мөчр үлдээдэг. Ихэнхдээ 4. Хоёр нь запас, нөгөө хоёр нь болохоор яг жимс ургадаг. Маш хүнд, маш том жимсүүдийг ургуулдаг. Тэр том хүнд жимсийг ургуулахын тулд яадаг вэ гэхээр усан үзмийн моднуудыг нэг игнэнд ингэж тарьдаг баг. Игнэгээр. Тэгээ игнэгээр нь тарихтаа яадаг вэ гэхээр усан үзмийн модны энэ мөчрүүдийг нь хооронд нь ингэж яах вэ? Уйж хооронд нь ингэж одоо холбож ингэж ургуулдаг. Ингэснээр тэндээс гарсан хүнд усан үзмийн эзмийг тухайн юунууд нь мөчрнүүд нь дийлж хуурахгүйгээр маш их үр жимс ургахад бие биендээ тусалж ургуулдаг. Бид бол усан үзмийн мөчрнүүд. Бурхан биднийг нэгэн гэр бүл болгож дуудсан. Би дахиад та бүхэндээ сануулмаар байна. Биднийг Бурхан нэгдмэл нэг байлгахын тулд дуудсан. Бид нэгийгээ унах үед бид нар түшиж, нэгийгээ буруутгах үед магадгүй бид нар зэмлээд босгон байгуулахын тулд дуудагдсан хүмүүс. Христ юуны төлөө загалмаатай цовдлогдсон гэж өнгөрсөн юм гарагт хэллээ. Биднийг нэг болгохын тулд. Хинтээ Бурхантай болоод бусадтай. Тэр Христийн чуулганы мөн чанар гэдэг бол бид нэг нэгнтэйгээ ойр дотнд байж
бид нар бие биендээ тусаж, дэмжиж, ядрах үед нь дэмжиж, зовх үед нь өргөж, буруудах үед нь зэмлэж, зөвдөх үед нь сайшаа магтаж, урамшуулахын тулд бид нар Христ дотор нэгэн гэр бүлээр дуудагдсан. Энэ бол онцгой хувь тавилан. Бурхан бидний зүгээр л сайн дурын клубийнхан дурн хөрвөл цугладаг, дургугаа өрөх юм бол явцдаг, болохгүй бол ийшээ, болвол тийшээ ийм гэр бүл дуудаагүй. Гэр бүл гэдэг чинь ямар вэ? Гэр бүлийг бид нар юунд боддог вэ? Бид гэр бүл чинь бие биендээ үнэнч байхад дуудагдсан байдаг. Бид гэр бүл чинь бие биендээ шудраг байхад дуудагдсан байдаг. Гэр бүл чинь бие бинийгаа заримдаа сахилгажуулдаг, бас бие бинийгаа урамшуулдаг. Ядарсан үед нь босгодог, задарсан үед нь барьж байгуулдаг. Христийн чуулган бид нар зүгээр л нэг тал талаа суглаад 2 цаг нөө чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлнэ гэж их ярьдаг те. Зөв боловсон өнгөрүүлэхийн тулд цугладаг тийм газар биш шүү дээ. Бид Христийн нэр дотор нэгэн гэр бүл болж хамт байхаар дуудагдсан юмас. Энэ хамтын нөхөрлөл, хамтын энэ ив нэгдэлтэй байдал биднийг Христ дотор улам илүү уян хатан болгож идэг байх. Уян хатан болгож идэг. Бидний зүрхийг зөөлөж идэг. Бидний зовх үед хин нэгэн туслах үед бидний зүрх сэтгэл зөөлөрдөг шүү дээ. Бусдын тусламжийг хүлээн авах үед бид нар суралцж идэг. Би бусдад туслах ёстой юм байна гэдэг суралцж идэг. Бусдын тусламжийг хүлээж авах үедээ биений зүрх сэтгэл даруусч идэг. Тийм ээ. Надад хин нэгэн хэрэгтэй гэдгийг бид нар мэдэрч идэг баг. Тэгээ бусдад тусалж авах үедээ бидний зүрх сэтгэл яадаг вэ? Бурхан дотор дэвтэж идэг баг. Тэгэхээр энэ бие биендээ өгдөг, бие биендээ тусалдаг, бие бинийгаа хүлээж авдаг. Магадгүй нэг өдөр бид нар хоорондоо санаа бодол зөрөлдсөн ч гэсэн нөгөө өдөр Христээр хамт гар гараа бариад залбираад намааг уучлаарай гэж хэлэх энэ нэг харилцаа чинь манай чуулганы энэ гэр бүлзэг байдлыг хамгийн их яг бий болгож улам илүү ойр дотн болгож байдаг. Энэ чинь биднийг улам илүү зөөлөх юм болгож байдаг. Хэрв Йосеф өөрийнхөө ах トゥ ус нарыг хүлээж аваагүй байсан бол, тэднэртэй хамтраагүй байсан бол уучлаарай. Өнөөдөр Бурхны нөгөө нэг амлагдсан Израилийн ард түмэн, Бурхны ард түмэн ямархуу дүр зурагтай байх байсан мэдэхгүй. Яагаад гэвэл тэр үед нөгөө нэг Израиль гэдэг улс үндэстэн байгаагүй шүү дээ. Зүгээр л нэг 70 орчим хүнтэй ах トゥ нар л байсан. Нэг нүүдэлчин нэг хэсэг бүлэг айлууд гүйцээ тэгэл боллоо. Харин Египтэд Йосеф тэднийг хүлээж авсан учраас, тэдэртэй хамтарсан учраас, тэдэртэй хамт нэг дор байсан учраас тэнд Израилийн ард түмэн 70 хүнээс 2 сая гаруй ард түмэн болтлоо өргөжих боломж тэнд бий болсон. Бид ч гэсэн ялгаа байхгүй. Бид бие биентэйгээ нөхөрлж, бие биенийгээ хүлээж авч хамтрна гэдэг бол маш чухал. Энэ хамтрал донд нэг чухал зүйл биднэрт хэрэгцээдэг. Бусдын хэрэгцээнд хандах, хэрэгцээг олж харах. Өөрөөр хэлэх юм бол бид ямар үед хамтарч чаддаггүй вэ гэхлээр зөвхөн өөрийнхөө хэрэгцээг харах үедээ. Зөвхөн өөрийнхөө хэрэгцээг бодох үедээ. Зөвхөн өөрийнхийг эрэлхийх үедээ гэж. Тэгэхээр 3 дугаарт нь Бурхны өмнө зөөлөн зүрх сэтгэлтэй уян хатан байхын тулд нэгдүгüүрт нь бидэрт юу чухал гэж хэлсэн бэ? Тасралтгүй Бурхны өмнө ойр байж суралцах, түүнтэй сайжрах хүсэл тэмүүлэлтэй байх чухал. Хоёрдугаарт нь бид бие биентэйгээ хамтрах, бие биентэйгээ ойр дотн байх нь чухал байдаг бол гуравдугаарт нь бид бусдын хэрэгцээн дээр анхаарал хандуулах нь чухал байдаг. Йосеф яла ах トゥ нар маань наашир үр тариа ав үлсэж гин үү хоол ид аав маань амьд байгаа юу энэ тариаг аваад яв дахиад ирэхэд нь энчээ байгаараа хүрээдэр амьдрах газар хэцүү байгаа үстэ дахиад 5 жилийн турш зовлонтой хүнд хэцүү үе ирнэ хүрээдэр ах トゥ нарыг маань аваад ир гэж хэлдэг. 6 дугаар эшлээс цааш нь унсах юм бол энэ нутагт 2 жилийн турш үүсгэлэн болсон бөгөөд бас дахин 5 жил газар хагалж чадахгүй, ургац хурааж чадахгүй. Бурхан их авралаараа та нарыг ам хэлтрүүлж, үр удмыг чинь газар дэлхий дээр үлдээхээр та нараас өмнө намайг илгээжээ. Тийм учраас намайг нааш нь та нар явуулаагүй юм аа. Харин Бурхан явуулсан юм. Бурхан намайг фараоны эцэг түүний бүх гэрийн эзэн Египтийн бүх нутгийн захирагч болгосон билээ. Та нар эцэг дээр минь түргэн очиж түүнд таны хүү Йосеф ингэж хэлв. Бурхан таны хүү Йосефийг бүх Египтийн эзэн болгожээ. Над дээр бушуухан ирээч. Та үр хүүхэд, ач зээнар, мал сүрэг бүх эд хөрөнгийнхөө хамт Гошен нутагт амьдран сууж надад ойрхон бай. Үлсгэлэн дахин 5 жил үргэлжлэх учир би тэнд таныг ханганаа. Тэгвэл та болон танайхан таны бүх харьяат ядарч дороодохгүй гэрээ гэж хэлдэг баг. Бусдын хэрэгцээ, нөхцөл байдал бид нар анхаарах үед
бидний харилцаа улам илүү ойр дотно болж байдаг баг. Христ өөрийнхөө үйлчлэл, өөрийнхөө амьдралыг юунд төвлөрүүлж байсан бэ гэхээр бусдын төлөө төвлөрүүлж байсан. Нөхдийнхөө төлөө амиа өгөхөөс агуу хайр гэж байхгүй гэж хэлсэн. Матай номын 20 дугаар бүлгийн 28 дугаар ишлэлээр тэрээр хүний хүү үйлчлэхээр бус харин үйлчлэхийн тулд ирсэн. Олон бөгөөд олонний төлөө амь насаа амиа өгөхөөр ирсэн гэж хэлсэн. Христийг дагаж, Христийн дагалдагч нар байж амьдрахын тулд бидэрт юу маш чухал вэ? Ямар нүдний шил бидэрт чухал вэ гэвэл бусдын амьдралыг анхаардаг нүдний шил чухал. Ямар үед бидний дотор хагалдаан болдгоо гэхэл миний бодож байгаа шиг бусд хүн байхгүй учраас хагалдаан болж эхэлдэг. Ямар үед бид нар хоорондоо муудалцж эхэлдэг вэ гэхээр миний хүсэж байгаа шиг байхгүй болохоор бид нар муудалцж эхэлдэг. Би аль хэдийн туршлагатай болцсон. Би мэдчихээн. Дугаа миний бодож байгаагаар хийгээд юм гэд чинь ийм байдаг байхгүй юу гэд өөрийнхөө бодлыг нөгөө хүн маань яагаад ингэж байгаа вэ гэдгийг бодохгүйгээр тулах үед бид нар бие биенээсээ холдож эхэлдэг байна. Уян хатан байдлыг маань би гэсэн би төвтөө нүдний шил, би төвтөө хараа байхгүй болгож биднийг маш хатуу болгож идэг. Надад хоол авчир, надад сандал зас, намайг угтаж ав, надад үйлчил, миний төлөө намайг яг энэ зүрх сэтгэлээс болоод намайг Сингапурт сурж байгаад манай явж исэн цуглаа маань нэг дууг сүм дээрээ дуулахыг бүр хоригдсан. Наад чи ямар бие төвтөө магтан дуу вэ? Намааг ивээгэж, намааг өрөөгөөч. Та миний л төлөө ирсэн. Намааг л ивээх гэж байгаа. Надад сайн хандсан. Бүх үг нь тийм баг. Үнэхээр чин яг эзнийг нэг дурдаад байгаа юм шиг мөртлөө яг төв нь хэм бэ энэ дууны төв. Би, намайг, надад. Юусе дууны төв нь бүхэлдээ би. Тэгэл би байгаа учраас Иесус ирсэн байхгүй юу? Намайг л ивэх гэж Иесус ирсэн. Намайг л өрөөх гэж ингэсэн. Тэгэл би ямар ахуй вэ? Бараг араас нь те бараг л тийм л үг хэлчих гээд. Үнэхээр бидний хандлага, үг хэл яриа, үйлдэл маань би гэсэн төвтэй байна уу? Эсвэл Бурхан таны хажууд байгаа хүнийг биднийг ядаж биднийг те тэгээд тэднийг гэсэн тийм хандлагатай байгаа юу? Таны залбирал хэр зэрэг хэдэн хувьчин бусдын төлөө бас хэдэн хувь нь өөрийнхөө төлөө залбирч байгаа юу? Өөрт хамаатай, өөрт хэрэгцээтэй зүйлсийн төлөө залбирах залбирал чинь дийлэнх нь байна уу? Уу яг хүн дийлэнх нь залбирах байх та. Гэхдээ ядаж түнд чи өчүүхэн төдиж гэсэн бусдын төлөө залбирах, бусдын төлөө гэсэн зүрхсэтгэл тэр залбирлаас чинь үнэртэж байна уу? Тэр бид бусдыг мартаад, бусдыг огоороод, бусдыг анхаарлаа тавихаа байж эхлэх юм бол бид нар хатуурч эхэлдэг. Тэгээд бид нар нөгөө нэг фарисеучуд шиг шаардлага тавьж эхэлнэ. Намайг хүндэлсэнгүү, миний өмнө бүрээ үлээсэнгүү, намайг одоо тоохгүй, би ч одоо энэний хажууд би ч одоо хэн бэлээ те гэж эхэлдэг. Тэгэхээр ах トゥ уснараа өнөөдөр би та бүхэнд дамжуулмаар байгаа чухал зүйл юу вэ? Бүгд өнөөдөр хамтдаа Йосефоос суралцгаая. Уян зөөлөн байцгаая. Уян хатан байцгаая. Зүрхэндээ зөөлөн байцгаая. Үүний тулд бүгдээрээ тасралтгүй бурхантайгаа хамт байж сурж өөрсдийнхөө амьдралыг байнга сайжруулах тал дээр анхаарай. Зөвхөн сүнслэг харилцаандаа ч тэр биш. Бусад бүх талбарл дээр бусдад харилцаан дээр, бурхантай харилцаан дээр, өөрийнхөө мэдлэг боловсрал дээр, өөрийнхөө ажил хөдөлмөр дээр, гэр бүл дотроо бүхий л талбар дээр суралцах, сайжрах, тэр тэмүүлэх хүсэл тэмүүлэлтэй байцгаая гэж би та бүхэнд уриалмаа. Хоёрдугаарт уян хатан бурхны өмнө зөөлөн байхын тулд бид бусдад хамтардаг байх хэрэгтэй. Бусдад хамт явдаг байх хэрэгтэй. Бид бусдыг тоодог байх хэрэгтэй. Өнөөдөр та хүчтэй байж болно. Өнөөдөр та мундаг байж болно. Өнөөдөр бүхнийг мэддэг байж болно. Гэхдээ маргааш юм байна гэдгийн баталгаа биш шүү дээ. Тийм учраас ах トゥ нартайгаа бид бие биентэйгээ хамт ойрхон байцгаая. Эцэст нь бусдын хэрэгцээн дээр анхаарлаа тавьцгаая. Бусдын хэрэгцээн дээр анхаарал тавих үед бид нэр улам бие биентэйгээ ойр болж идэг. Тийм учраас Йосефоос суралцах чухал зүйл бол Бурхны өмнө цөмөр уян хатан зөөлөн байцгаая гэж та бүдэг уриалмаар.
уучламааргүй, уурыг нь хүргэмээр, дургу хүргэмээр харьцмааргүй хүмүүс эргэн тойронд чинь зөндөөл байдаг л байх. Би танд хэлье. Энэ таныг л зовно. Та өөрөө зовно. Тэгээд шархалсан хүн бусдыг шархлуулна гэдэг шиг бусдыгаа дахиад зовоодаг. Харин Бурхны өмнө цөмөрөө байнга түүн рүү ойртож зөөлөн зурсгэлтэй байцгаа гэж тавдаг уриалмаар байна. За ингээд цөмөрөө хамтдаа хийсний үнээр нь яг саний сургаалын дагуу өөртөө зурсгэлийн төлөө цөмөр залбирцгаая. Бурхан минь бусдыг шархлуулахгүй тулд миний зурсгэлийг зөөлөн байлгаж өгөөч. Тантай улам илүү ойр байж үргэлж тантай таны дотор дэвшиж өөрчлөгдөж сурсахад та туслаач гэж. Тэгээ бид нар өөрийнхөө биш харин бусдыг олж хардаг Христ лугай адил нүдтэй байхад туслаач цөмөр эзэн дандаа хэлцээ. Авта эзний өмнө даруугаар толгоогоо гудаалгаад түүний өмнө даруугаар ирцгээе. Эзэн би биш. Би биш. Имээ эзэн минь би биш. Зөвхөн та. Миний туршлага, миний эд баялаг, миний авьяас чадвар, миний байр суурь биш эзэн минь. Хэдийгээр Йосеф таны өмнө маш өндөр амжилтанд хүрсэн ч гэсэн ямар олон бэрхшээл дундуур туулж ирсэн бэ? Тийм үед ч гэсэн их эзэн минь Йосеф даруй байж, өндөрт гарсан үедээ ч гэсэн даруухан байж, зүрхэн таны өмнө зөөлөн дүлгөөн байж, бусдыг хүлээн авч, бусдыг бодож, бусдын төлөө өөрийгөө зориулж, уян зөөлөн байсан шиг их эзэн бид биш ээ. Бидний чадвар, бидний бардан бахархал биш. Харин таныг харахад та туслаач. Бид ах トゥ устайгаа уян зөөлөн хандаж, ах トゥ усаа хүлээн авч, дүлгөөн байж, бусдын хэрэгцээг харж, таны дотор танаас суралцаж, даруухан амьдрахад та бидэнд туслаач гэсэн. Бидний хандлагыг, бидний үг хэлээрээ үйлдэлийг маань та өдрөөс өдөрт өөрчилж өгөөч. Бид аль хэдийнэ барьж аваад болцсон биш, харин өдрөөс өдөр танаас зуурч, суралцаж, шорон мэд амьдралын хүнд хэцүү зүйл дотор байсан ч гэсэн, ерөнхий сайд мэд өндөрт гарч мандсан ч гэсэн эзэн бурхан тантай л ойрхон байж, зүрх маань зөөлөн таны өмнө байхад туслаач эзэн. Халелуя. Амжилт, зовлон бэрхшээл гэдгээр бүгд түр зурих эзэн байна. Харин та өөрөө бол мөнхийн хүлээ. Та бол миний мөнхийн хувь билээ эзэн. Халелуя. Танд баярлалаа. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.